сайн мэцхан нөхдөө бүгдэндээ нэг өдрийн төргий. За өнөөдрийн хичээлээрээ 1940-с 1960 оны улс төр иргэний яруу найргийн талаар авч үзэн. За ерөнхийдөө ярих юм бол 1940-с 1960 оны үед уг урсгалаар маш олон яруу найрагчид зохиол бүтээлээ тойрогдог байсан бөгөөд за өнөөдөр тухайн үеийн гол төлөөлөгчдийн нэг болох Дэндвийн бүрэгд орж яруу найргийн талаар авч үзнэ. За эхлээд зохиолчхоо тухай ярих юм бол за Дэндвийн бүрэгд орж зохиолч маань 1933 онд Өвөр хангай аймгийн Бүр Цумын нутагт төрсэн. За 1960 оноос эхлээд зохиол бүтээлүүдэд тойрогч эхэлсэн бөгөөд Хаврын дуу, Талын туяа, Жигүүр цагаан гэр, Секс цагаан богд, Хүүхдээ айлмын дэвлэг, Шоодор, Шүлгүү зэрэг ном зохиолуудаа хэвлүүлсэн. За тэрээр 1969 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, за 1981 онд Бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, за 2009 онд Хөдөлмөрийн Баатар зэрэг цоо шагналуудыг хүртсэн байдаг. За тухайн үеийн улс төр иргэний яруу найргийн гол шинж гэх юм бол иргэний уянга байсан бөгөөд за гол утга агуулгад нь үндэсний үзэл санаа их нөлөөсөн байдаг гэж үздэг. За өнөөдөр бүгдээрээ Дэндвийн бүрэгд орж зохиолчийн Чингис Чүлгийн за утга агуулга үзэл санааны талаар ярилцах болно. За бүгдээрээ шүлгээ сонсон. Шүлгээ сонсохдоо тухайн яруу найрагт байгаа утгыг нь мэдэхгүй тань бус усыг тэмдэглээд яваарай. Дэндвийн бүрэгд орж Чингис Тэмүүчин номын хөвчнөөс төрөөгүй юм. Тэмүүчин сумын зэвнээс хараагүй юм. Тэмүүчин өвдөн нэхээс төрсөн юм. Тэмүүчин өрдөг түүхээс гарсан юм. Амар заяа хомс доглон нулимс хорвоод аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд атай хорстын мансууд Исүүхийн хөөсч аян дайны онгодоор исэн туга такси Онын халуун зон шиг халахын саруултад онгон цагаан тамга шиг гэрэн тэр барьсан Анам мөрний сад хуршиг шагахад унаас онгон хоёр загдыг мөнгөн хероонд сойсон их орноо нөмчилсэн гурван хасхийн хүрээлэнд илгэн нургаан өмөрсөн дөрвөн тотхоор төшүүлж тулуур төрийн багныг хорл тоонон дөргөж туурах тусгаар Монголын оломтыг тэр тулсан амаг билгүүн төгс тэнгэрийн эзний жигүүрт од мэд сарнсан овгийн нүдэс гурсж хөнөө хаюул нөмөрсөн ахуу цагийн нүмэнд хөө хоёг нөмөрсөн их Монгол дэвсэн юм хатуу цагийн нэрх хүндмөрийг дархалж хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж түмэн хийн харайсан их нутгийн бичирдэг түмэн газар зурайсан цагаан тоос татсан Хөх Монголын дэвэн Тэнгисийн шуургай гэрж хөвхий зуусан ертөнц Чингисийн нүмэнс хүрсэн хөдөлмөрийн төрөө өрн дорныг цөмгөж хөднөцхөн хорвоо халуун нурам гიშгсэн тийм ээ дайны мөрөөр цагаан суурсаагүй юм тийм ээ дайчдын сүрийг цагийн саат мартаагүй юм тийм ээ Чингис өндөр алтайн зартай юм тийм ээ Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм хойч үедээ тэр хар буруу санаагүй юм хорин гангийн гачаад хатан номын ширгээгүй юм Чингисийн хөх Монгол ядарсан гудсан задарсан чи шиний хөх Монгол ялсан хөгжсөн мандсан ямар ч байсан Чингис хангар шиг хальж ялгавья хоёроо хойч үедээ даатгсан юм гал усан дэлгсэн уул замбуу твийн магнад ган сэлми хэрээр Монгол гэж бичсэн Чингис номын хөвчнөөс төрөөгүй юм Чингис сумын зэвнээс хараагүй юм Чингис өвдөн нэхээс төрсөн Чингис өрдөг Монголоос гарсан За одоо бүгдээ хамтдаа шүлгээ сонслоо. За одоо тэгэхээр нөхөө зохиолд маань гарсан утгыг мэдэхгүй үгсийг хамтдаа тайлбарлая. За эхнийг ном гэж гарсан. За ном гэдэг нь харваж намнахад хэрэглэх хөвч бүхээ зэвсэг спорт тоглоомын нэгэн төрөл. За хөвч гэдэг нь болохоор номыг материалын тогтоох мушигмал сур. Зэв нь болохоор харгуулын сумны үзүүрийн
жишөө дөрвөлжин хурц гурвалжин хэлбэртэй эртмэс за өглөг гэдэг нь төрүүлээгүй боловч хөхөөж өсгсөн ээж хүний хэлдэг бахан за он гэдэг нь эрзээ за загал нь болохоор цагаан өнгө зүсэнд одоо хүрэн бор өнгө сорвуусан холиоцсон тэр өнгө зүсийг хэлдэг бахан за нурм нь болохоор гартай цогтой халуун үс хасаг гэдэг нь мөөрийн цагираалаа мэхэлсэн мал хүлдэж ачаа ачаа зориулсан том тэрэг буюу одоо түрүү шүлгэн маань хасаг тэрэг гэж гарсан шүү дээ. За ойр гэдэг нь болохоор дундаа хоосон дугаар хэлбэртэй одоо малын тамга гэж тайлбарласан байна. За бүгдээрээ үгийн тайлбараа бичээд аваарай. За одоо бүгдээрээ шүлгийг мэдэрч ойлгоё буюу одоо дасгал ажиллана гэсэн үг. За энд ингээд харах юм бол шүлгийн маань эхний 2 бодог буюу 8 мөр байна. За үүнийг уншингууд яг энэ 8 мөрийг уншаад шүлэг дотор юуны тухай өгүүлж байна вэ гэдгийг өөрсдийнхөө бодлоор дэвтэртээ тодорхойлоод бичээрэй. Багшийн үзнээр энэхүү 8 мөрт одоо Тэмүүжний түүхийн тавцанд гарсан тэртех Монголын улс төрийн хатуу ширүүн нөхцөл байдлыг одоо маш уран тансаг одоо цэцэн цэлмэг дэрсэлж одоо жинхэнэ яруу найрагч хүнийхээ одоо авьяа сонготыг уншигч бүхэнд ингээ харуулсан байна гэж багш нь бол үзсэн. За дараагийнх нь эх орноо өмчсөн 3 хасгийн хүрээлэн илгэн ургаа өмөрсөн 4 тотгоо түшүүлж тулгар төрийн багныг хорол тоонон дөргөн туурах тусгаар Монголын голомтыг тэр тусан юм. Хатуу цагийн эрх хүнд мөрийг дархалж хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж төмөн ихийн хараасан их нутгийн бэлчэрт төмний газар зурайсан цагаан тус татсан юм. Хөх Монголын дэвэн тэнгисийн шуургыг ярьж хөмхий зуусан ертөнцид Чингисийн өмнө сөхөрсөн юм. Хүлэг мордын туурай өрөнд орныг цөмлөж хөл нүцгэн хорвоо халуун нурм гიშгсэн юм. За гих одоо 12 мөрийг мөн түрүүний одоо 8 мөрийн адил уншаад яг юу өгүүлж байна вэ? Яг юуг илэрхийлэх гээд байна вэ гэдгийг өөрсдийнхөө ойлгосноор 30 секундэд бичээр өгтөө. За одоо бүгдээрээ бичсэн байх гэж бодож байна. За одоо яруу найрагч энэхүү шүлэгтээ Чингис нэгдсэн Монгол улсыг байгуулж за дэлхийн чихнээ Монголын сүр хүчийг үзүүлэн ертөнцийн эзэн болохдоо ял гавьяа хоёрыг хойчин ирээдүйд даатгасныг гэрчлэн одоо түүхэн явдлын утга учирыг бясалган шүлсэн за шүлэгтийн бодол эргцүүлэл яруу найргийн уран дүр дүрсэл одоо мөр бүртэн гэд шингэсэн байна. За дараагийн дасгал даалгавар маань одоо шүлэгт ямар дүрслэг хэрэглүүр хэрэгэлсэн байна вэ? За яг энэхүү шүлэгт маань ямар дүрслэг хэрэглүүрийг одоо голон хэрэгэлсэн байна вэ гэдгийг тэмдэглээд за шүлгээсээ 9 татан тайлбарыг ирээ өгтөө. Бүгд бичсэн байх гэж бодож байна. За одоо бүгдээрээ багштайгаа хариугаа тулгая. За энэхүү шүлэгт одоо зүйрлэлийн одоо дүрслэг хэрэглүүрийг голон хэрэгэлсэн гэж үзэж байна. За зохиолоос иш татаад харах юм болооны халуу зоо шиг, өнгөн цагаан тамга шиг, онон мөрний савд хурд шиг, за од мэд саринсан Чингис хаан гарчиг зэрэг шид мэт адил буюу одоо зүйрлэлийн илүү түлхүү хэрэглэж өгсөн байна. За дараагийн дасгал даалгавар болвол за шүлэгт ямар түүхэн дөрүүд гарсан бэ? За түүжчээ Чингис хаантай ямар холбоотой болохыг тайлбарлаарай.
За бүгдээрээ энэ дасгалыг ажилласан байх гэж бодож байна. Одоо багштайгаа хамтдаа хариугаа тулгаарцгаая. За эхний түүхэн дүр буюу Тэмүүжин. За шүлгийн маань ихэнд Тэмүүжин номын өвчнөөс төрөөгүй юм. Тэмүүжин сумын зэгнээс гараагүй юм гэх одоо мөртөдөд Тэмүүжин гэх дүр илэрж байгаа. За энэ Тэмүүжин гэдэг маань Чингис хаантай ямар холбоотой вэ хэмбэ гэхээр одоо Чингисийн нэр буюу одоо бага насныхаа нэр гэж хэлж болно. За дараагийнхаа дүр буюу одоо Тэмүүжин Өөлөн гэхээс төрсэн юм, Тэмүүжин өрлөг түүхээс гарсан юм гэж байгаа болохоор дараагийнх маань түүхэн дүр Өөлөн. За Өөлөн гэдэг маань Чингис хааны их охин. За дараагийнх нь Ата хорсын манцуд Юсүхэ хөөсч гэдэг. За бас нэгэн дүр гарч иж байна. Юсүхэ гэх. За энэ хүү Юсүхэ гэх дүр маань болохоор Чингис хааны эцэг байх нэ. Одоо үүнээс ингээд өнөөдрийнхөө хичээлийг дүгнээд үзэх юм бол за Чингис шүлгэн их хүний тухай зусар магтаал биш харин тухайн цагийн хатуу ширүүн ороо босгоо явдлын тухай түүхийн үнэн учил за яруу найрагчийн сэтгэлийн дотоод илэрхийлэл гэж одоо дүгнж болно. За тэгээд бүгдээрээ гэрийн даалгаварт энэхүү шүлгийг цээжилж анги хамт олондоо уран яруу уншиж өгөхөд бэлдэж ирээрэй. За тэгээд өнөөдрийн хичээлд хамт байсан хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.